Намайг Заяа гэдэг. Би 28 настай Монгол улсын иргэн. Өөрийн амьдарч буй орчин тойрондоо санаа зовж, замын хашлаг засуулах, хүүхдийн тоглоомын талбайг сэргээн засварлах, саксны шид эсвэл бүр цэцэрлэг барьж хамсаан гэх мэтийн асуудлуудад тань шиг санаа зовж, нөгөө л 76-аа буруутгаж явдаг жирийн нэг оршин суугч. Гэхдээ би саяхан олж мэдсэн нэгэн зүйлийг тантай хуваалцах гэсэн юм. Учир нь энэ бол иргэн хүний хувьд альва ийм асуудлуудыг би өөрөө шийдвэрлэж болдог тухай юм. Ийм байдгийн байна л да. Жил бүр батлагддаг төсөв нь улсын төсөв, орон нутгийн төсөв гэж хоёр ангилагддаг. Орон нутгийн төсөв гэдэг нь сум дүүргүүд болон баг хороонд хуваарлагддаг. Үүнээс гадна улсын төсвөөс орон нутгийн хөгжлийн сан гэдэг зүйл рүү тодорхой хэмжээний мөнгийг жил бүр хийдэг юм байна. Энэ тоо янз бүр байдаг бөгөөд зарим хороонд 68.7 сая төгрөг байхад зарим хороо бүр 890 сая төгрөг хүртэл хуваарлагддаг байна. Тэгээд энэ төсвийг иргэд буюу бидний санал хүсэлд оролцоод байгаа төсөл болон хөтөлбөртөө зарцуулаарай гэж өгдөг юм байна. Төсөл гэдэгт нь цэцэрлэг барих, саксны шид барих зэрэг бүтээн байгуулалт ордог бол хөтөлбөр гэдэгт нь сургалт, дугуйлан дамжаа гэх мэт зүйлсийг оруулж болно. Харамсалтай нь бид тэр бүр саналаа идэвхтэй өгдөггүй, санаачлаггүй байдгаас олж бидэнд нэг шаардлагатай зүйлд бус өөр зүйлд их хэмжээгээр зарцуулагдаад байдаг юм байна. Бүр зарим тохиолдолд энэ төсөв зарцуулагдаж чадлаггүй буцаагддаг байна. За тэгэхээр та амьдарч буй хороо суманда шийдвэрлэх шаардлагатай асуудлыг олж харсан бол зүгээр болоод явуулгүй ажил хэрэг болох боломжтой. Учир нь би үнийг боддоор хэрэгжүүлсэн юм. Манай хорон цэцэрлэг хүртээмжгүй байдгаас миний 2 настай охин цэцэрлэгт хамрагдаж чадаагүй. Тэгээд шинэ цэцэрлэг бариулахын тулд эхлээд санаачлаг гаргаж надтай санал нэг байгаа хүмүүсээр бага бүрдүүлсэн юм. Дараа нь багаараа хорооны иргэд нийтийн хуралд очиж иргэдэд ойлгуулж дэмжлэг авч чадсанаар бидний санал иргэдийн төлөөлөгчдийн хуралд хүргэсэн юм. Хамгийн сүүлд нь иргэдийн төлөөлөгчдийн хурал шийдвэр гаргаж цэцэрлэг барих төсөв батлаж өгсөн юм. Эцэст нь 76 хүлээлгүй илүү идэвхтэй санаачлагтай байж асуудлаа өөртөө шийдэцгээе.